нэг шийдвэр бол ямар нэгэн үр дүнд хүрэх чадахгүй. Тэгэхээр бид нар тодорхой шийдэл хэрэгтэй. Ерөнхийдөө бол нэг асуудалтай мянган шийдэл гаргаад ирэх боломжтой. Эслийн 50 орчим сургуулийн 300 гаруй сурагчдыг өөрөө удирдах байгууллага, сайн дурын клубууд, хүсэл мөрөөдийнхөө төлөө өөрийгөө сорьдог, бие даан ажиллах чадвартай ийм хүүхд залуучууд сурсан байна. Тэгэхээр маш чухал хариуцлагатай үйл ажиллагаа нь Монголын 1000 хүүхдүүдийг төлөөлөн оролцож өнөөдөр цугласан та бүхэнд маш их талархаж байгаа илэрхийлье. Мэдээж хүүхдийн оролцооны байгууллагын хичээлээс ч юм уу ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоод гарсны дараа хүүхдүүд шат ч юм уу жоохон хайсан байдаг. Өнөөдөр ч ихэнх үйл ажиллагаанд гараад явсан нэг зүйл мэдээд авсан. Хүүхд хамгааллын компакт нэрийн хүрээнд ухаалаг бүртгэж өөрчлөлтийн төлөөх дуу хоолой захин орчиндох хүүхдийн аюулгүй байдал гэсэн 3 төрлийн хөтөлбөрийг нийслэлийн сургуулиуд хэрэгжүүлж байгаа. Хөгжил хамгааллын чиглэл бид төсөл хөтөлбөрүүдийг аль болох дэмжиж хамтарч сургуулиудыг энэ чиглэлээр чанаржуулахыг зорж ажиллаж байгаа.